Сайн байцгаана үзэгчдээ. UBS та бүхэнд Японы мэрэгжлийн сумогийн 7 дугаар сарын тэмцээн Нагоя Башогийн дээд зиндааны барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байгаа. За өнөөдөр 11 өдрийн барилдаан хэдхэн хүчин дараа эхлэх гэж байна. Өнөөдрийн тайлбарыг үзэгч та бүхэндээ уламжлалсаар Японы судлаач арчуулагч Төмөр Батаргаа та бүхэндээ хүргэх болно. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэдэг. Өнөөдөр бас их сонирхолтой барилдаанууд бидний хүлээж байгаа тийм ээ. Тийм, за сайн байна уу. За эрхэм үндэт үзэгчид, сумаа сонирхогчд та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчлье. Тэгэхээр манай спортын сэтгүүлч, хөтлөгч надтай хамт сумогийн шууд нэвтрүүлэг хөтлөж байгаа Баатар Зориг маань сая хэллээ. Ингээд 11 өдрийн барилдаан. За энэ удаагийн тэмцээн ер нь их эрт өрсөлдөө эхэллээ. Тийм ээ, өнөөдөр бол 11 дахь өдөр гэхээр за лавл надад нэг төрж байгаа сэтгэлээр бол нэг 13 дахь 14 дахь өдөр юм шиг тийм ээ. Тийм магадгүй бас битээр бас хоорондоо сая ярьж ялаа. Энэ бүгчүүдийн онолт бас нэг жоохон нэг одоо миний бодлоор бол нэг тийм нэг өдрийн өмнө яваад ах шиг санагдаад байна. Жишээлбэл одоо тэргүүлж явж байгаа. За ялангуяа төрүүлэх магадлал нэлээ өндөр байгаа Yokozuna Hakuho Ozeki Teruno Fuji хоёр одоо өнөөдөр таарч яана гэдэг бол жоохон эрт байгаа юм шиг надад санагдаад байгаа. Маргааш юм уу нөгөөдөр. За одоо дэлгэцэн дээр гарч байгаа тийм ээ. Нэг унаатай 9 даваатай 4 бүх. Тийм хоёр авраг одоо 2 Ozeki, нэг Ozeki, нэг Sekiwake. За тэгээ хоёр унаатай нэг бүх. Kagami Nanjit тийм ээ. За өнөөдөр Naruto Oyakata, за Koto Osho нэртэйгээр барилдаж байсан. Sadokata гэдэг дэвжинд барилдаж байсан. Naruto Oyakata тайлбар хийх юм байна. Тэгээд оноолтын талаар. За хоёр авраг бол одоо хамгийн сүүлийн өдөр хоорондоо таарна. За энэ бол одоо энэ бол яаж оноолтыг өөр хийсэн ингэж таарах ёстой. За тэгээд Озекэд султнуудаа одоо аваргууд хоорондоо барилдаг. Гэхдээ ер нь бол өмнөх тэр юунуудыг үзэж байхад оноолтуудыг үзэж байхад бол ялангуяа одоо төрүүлэх хөрсөлтөнд явж байгаа юм хөгчүүд бол төгсгөл рүүгээ тийм ээ таардаг юм утаа. Тэгээд энэ Teruno Fuji Ozeki бол үнэхээр сайн барилдаж байгаа. Тэгээд яагаад өнөөдөр зүгээр тааруулчих вэ? Магадгүй зүгээр өрсөлдөөнийг улам ширүүн болгохын тулд бас ийм их маягаар тааруулсан байж болох юм. За Yokozuna Hakuho Ozeki Teruno Fuji нарын бас өмнөх барилдаануудаас үзүүлж байна. Озеки Teruno Fuji-гийн Yokozuna Hakuho-г давсан барилдааныг харууллаа. За энэ саяхан бол одоо хоёр тэмцээний өмнөх тийм 3 дугаар сарын тэмцээн одоо ингээд 5 дугаар сарын тэмцээнд Hakuho хоёр гар дотор орсон байсан. Алдсан гэхдээ бол одоо аваргын одоо дараачин үргэлжлүүлсэн их бол амжилттай болж ингээд авсан. Санхэр сайн сонирхолтой барилдаан өмнөх башинууд гарсан. Өнөөдөр ч гэсэн биднийг Hakuho Teruno Fuji гэсэн бас гайхалтай өрсөлдөөн хүлээж байна. Озеки Koto Osho бас нэлээд өөрчлөгдсөн хэмжээ хайсан шинжтэй харагдаж байна. Тийм тэгээд Koto Osho тийм одоо Naruto Oyakata бол Японы их нэртэй Японы иргэн болсон байгаа шүү. Европын сэрж барьж байгаа бүхчүүдээс нь хамгийн их японцсан гэж хэлж болно. Хүн болоод энэ Koto Osho юу лээ хэм бэлээ Михляновч үлүүдээ овгон тийм нэртэй байсан. Тэгээ одоо жишээлбэл зүгээр за барилдаанууд эхлэх гэж байна тийм ээ. Сэйро манай өнөөлд маань одоо Жокоритой барилдах гэж байна. Зүгээр Koto Osho Ozeki буюу одоо Naruto Oyakata-гийн талаар зүгээр бодлоо би энэ тайлбар явуулж бас хэлье гэж бодож байна. Одоо барилдаа эхлэх гэж байгаа учраас тийм. За энэ тэмцээн дээр анх удаа дээд зэнданд гарчсан
Сэйро өнөөлтийн хувьд бол бас тэр болгон барилдаан санснаар нь болохгүй байна. За аргачгүй одоо жим багтаа жим одоо харьцангуй шүү дээ бөхчүүдтэй харьцуулах юм бол чац багтаа тэгээд туршлага бас арай дутмаг байна. Тэгээд гэхдээ яг одоо 5 даваа 5 унаатай явж байна тийм ээ. За өнөөдөр Жокер юутай. Барилтан дээд зиндаанд барилжсэн туршлагатай бүх Жокер юу одоо бол жюригийн зүүнний 3-т бичигдэж байгаа. За Жокерийн хувьд бол үлдсэн барилдаанууд сайн барилдах юм бол дээд зиндаанд буцаад гараад ирж магадгүй байгаа. Тэгэхээр хоёр бүхний хувьд бол их чухал барилдаан. За Сэйро 10 өдөр нэг даваад 6 даваа 5 оноотой болчихвол бас 50 дэш амжилттай үзүүлэхэд илүү хэлбэр үлцэн өдрүүдэд боломжтой нүүлтэн. За бид нар өдөр болгонд хэлээд байгаа нь тулж шууд очиод ирэхгүй талсан маягтаа очиж хөдөлгөж сандаргаж барилдвал яад юм болоо гэж. За Жокер юу бол их л зөрөгтэй байна да. За тогтоосон шүү. За сууган их лаварч. Зүйтэй саяхыг гүцэх. Сэйро заасан. Магадгүй Жокерийн зүү хөл бас төрүүлээд гарсан байж магадгүй харагдаж байна. За шүүгчд бол босч ирэхгүй байна. Ер нь бол их сайхан барилцсан. Ер нь тонгоосон маягтай барьцыг хурдан авсан. Их сайхан хөдөлж бариллаа. За ингээд 6 дахь даваа авнууд их чухлаа. За зүүн гараараа Мавашин сайхан авсан. За энэ дээр нэг сайхан тогтоод. За энэ зөө их сайхан мэдэрч зайллаа. За баруун хөлний өсгий төрүүлж гадаа гисгсэн юм байна. За Сэйро өнөөдөр 6 дахь даваа авлаа. Ингэснээр Макучид анх удаага 2 өдөр дарааж давж байна. Бид бас өчтөр хэлж байсан. Эхний өдөр унаад тэгээд яг унаад аваа гэдэг ээжлээ явуулсан. Өнөөдөр ингээд Жокерийг давлаа. Өчтөр Тоё бикийг давсан. Маргааш Эндотой барилдах юм байна. Эндотой барилдана уу барилдана. Эндо бол сайн байгаа зүгээр. Гэхдээ Эндотой барилдаж болно. Өнөөдөр бол тэр одоо Жокерийг сугадаад барьцын тавиул хактер акшн их сайхан хажуудлаад ингээд зайлаад өөртөө даваа илүүсгэж чадсан Сэйро өнөөдөр. За 6 даваа 5 оноотой 50 дэш амжилттай үзүүлэхэд бас үлцэн өдрүүдэд илүү төхөмтэй хаа. За өнөөдрийн дээд зиндааны барилдаануудын онолтыг дэлгэснээ харуулж байна. За маргааш Сэйротой барилдах Эндо өнөөдөр Кото Юкитэй барилдана. За Даканоива баасан дээрч Кевчинхо Цэвний нар хоорондоо онолт таарсан. Хоёр бүх хоёулаа 3 даваа 7 оноотой болсон. Доктенко Сатояматай Кагамио 8 даваа 2 оноотой яваа. Йошиказэтэй барилдахаар онолт таарсан байна. Кевшүү 2 нотор 6 даваа 4 оноотой яваа. Өнөөдөр Кита Тайкитэй барилдана. За Тамаоши мөнх оргил 4 даваа 6 оноотой өнөөдөр амины шигтэй. За Ичиношо Ичиноро. За Сикиваки өнөөдөр Садано Умитэй барилдана. Ичиношо 3 даваа 7 оноотой яваа. За Якозна Хакхо Озеки Тирино Фужи нарын 9 даваа 1 оноотой яваа. Хоёр бүх хоорондоо оноод таарч барилдана. За Якозна Какрю Ананд мөн 9 даваа 1 оноотой яваа. Өнөөдөр Озеки Котошо Гикутэй барилдана. За мөн 9 даваа 1 оноотой яваа. Бүх Сикиваки Дочио Зан Озеки Гоэдотой барилдах. За ийм олон шийдвэрлэх барилдаанууд бидний хүлээж байна. Тэг ингээ 11 дахь өдөр бол тэргүүлэгчид 9 даваа 1 оноотой дөрвөн бүх гэдэг бол бас их ойрд харагдаагүй ийм сонирхолтой үр дүн гэж хэлж болно. За дээр нь өнөөдөр бол 7 даваа 3 оноотой 5 байна уу 6 байна бүх байгаа. Эдгээр бөхчүүдээс 8 дахь давааг авах юм бол 50-с доош амжилт үзүүлэн. За сая NHK-гийн тайлбарлагч бас танилцуулж байна. За хэрвээ 8 дахь даваагаа авах юм бол одоо авах юм болж явах нь 8 дахь даваа авах магадaltaй бөхчүүд тодорхой байгаа. Хоорондоо бас таарсан бөхчүүд бий 50-с дээш амжилт үзүүлсэн буюу Качкоши хийсэн ярилцлагыг одоо хүргэнэ гэж.
はいどうぞ。正論帰ってきまして、はい今場所初めての連勝、えといいますか黒白の流れが止まりましたけども、はいそういうことは考えないようにしさあて今日はなりました秀ノ海と。黒豊黒引きでこの流れが гэсэн変わ хүчтэй るより ярилцсан. も良かったですと。Энэ сарын тэмцээнд анх удаага дээд зиндаанд дэвшин гарч ирсэн хисээ дэвжээний бүх Хиденоуми. 新入幕の聖籠の談話です。 За тэмцээний эхний 4 өдөр дараалж тавж башог тэргүүлэгчдийг нэр явсан Тоёбики сүүлийн 6 өдөр дараалж унтчихсан 4 даваа 6 оноотой. Хоёр бүхэн барилдаан. この辺りで連敗を止めなければなりません。と立ち合いに変わりました。 За Хиденоуми 叩き落としました。 зайлчлаа. 秀ノ海勝って4勝7敗踏みとどまりました Тоё が эпиктэй барилж байгаа хүмүүс бүгдээрээ зайлаад байгаа юм биш үү? Лавл миний санджгаар ингээ 2 дахь удаага арай 3 дахь удаага. Сая ингээ зайлахад бас маги буюу одоо тэр толгой тийм ээ одоо үсэнд нь хүртсэн байж магадгүй. Зүгээр яг хүрхээс гадна бас үсэн дотор нь хуруу орох ч юм уу тий. Зүгээр хүрх бол бас гайгүй юм шиг байгаа. ナルトさんなんだろうかと考える人もいるでしょうね。そうですね。 足が Заримдаа өрсөлд бүх ингээд яг ингээд толгоонд дараа татхаар яг өс рүү нөрөө татж байгаа юм шиг харагддаг. За тэр үсэнд нь хүрх 今画面ではビデオが再生されていますが、勝ってなさそうですね。ちょっと角度によっては難しいところですが説明を聞きます。ただいまの競技について説明します。行司軍配はЗа Гёжи 秀ノ海に上がりましたが、秀ノ海秀ノと伏す海がちょんまげを掴んでいたんではないかとさあ物言いがつき、協議しました結果、伏す秀ノбайж магадгүй. 海はちょんまげを掴んでおらず、 За бас хүсэнд нь хүрээгүй гэж үзсэн байна. 秀ノ海の勝ちとします。 Тэгээ Гёжигийн зааснаар Хиденоумигийн давсан гэж 曲げには手がかかっていないということで шийдлээ гэж. 秀ノ海が勝ちました。 За Хиденоуми энэ сарын тэмцээний 4 дахь まあ даваа いよいよ авч 新入幕の秀ノ海も 4 даваа 7 7 敗まで оноотой 追い込 боллоо. まれ Тоёбики 4 даваа 7 оноо өмнө жил. Гэхдээ сүүлийн 7 өдөр ингээд дараалаад өгдөг шороотчлоо. これはナルトさん考えていましたかね。いやこの何日間かという響きは全部がね、はい立ち合い変化されて、そうやってバサッとね落ちてしまうので、 За сая Наруто Оягата Котоош бас хэлж шүү. 確かにそうです。 Нэлээд хитэн барилттай нэг иймэрхүү маягаар ねやっぱり修正してね жоохон азгүй байдлаар унж байна гэж Тоёбики өрсөлдөгч нь дандаа зайлж хуураад. Тэгэхээр зөвхөн хоёр биш юм байна. 元北東力谷川さんも連勝もありましたが、たまにこう連敗もあってですね。 За Хиденоуми маргааш そこが難しい Тамаа ушийн мөнхところだった хөрөлттэй と思うんですがどうですか。 барилдах юм байна. 仕切ってる東響を見て За үзэгчдийн дунд зассан одоо суудлаас тийм ээ тайлбарлагчийн суудлаас Хокторикийн нэртэйгээр барилж ирсэн одоо Танигава Оягата болсон баха そういう時はその тайлбарлаж байгаа юм байна. 余計なこと考えないことですね。でいつものその頭でいくイメージが多分しっくりきてないと思うんですよ。 Зайцааны цомыг そういう時はもう их ойрхон 例えばいつもやらないようなこ байсан と тэр をやると 2004 оны башаагаас үзэж санаж байгаа Хокторикийн 流れを юм. 変えるためにですね。はい。思い切ったことをやってみるのも手かもしれませんが、しかしそれにしても Тийм сая бас Танигава Оягата одоо бас тийм яриа өрнөж байна. Одоо Тоёбикигийн хувьд тийм ээ. Ингээ урагшаад уг нь бол дандаа ингээ довтлож дайрж барилдаг. Гэтэл өрсөлдөгчд нь ингээ хуураа зайлаад байхаар ийм хүнд бол бас хэцүү байна гэж. Тэгэхээр тэр бол аргагүй бас хэцүү байдаг. Ягаад гэвэл өрсөлдөгч нь тэгэх болов яах вэ те? Яг явдгараа одоо довтлоод очих уу яах вэ те? Энэ бүхнийг бодоход бол бүгд бол хэцүү. Тухайн барилдах гэж байгаа бүгд бол хэцүү байдаг бүх хүнд. Тийм. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээ бас ялангуяа одоо тэр Хокторики тийм ээ дараалаад даваад нэг мундаг төрүүлэх шахуу явж ирсэн шүү дээ. Тэн дээр бол одоо жишээлбэл элдв янзын бодож болдгоо тийм ээ. Би төрүүлэх юм бол яах юм бол одоо энэ иймэрхүү маягаар өөрийнхөө сэтгэл зүг залуурдахд бол одоо маш хэцүү байдаг гэсэн утгатай яриаг бас сая ярьж байна л да. Тэгээ одоо өнөөдрийн 2 дугаар хагасын барилдаан дээр бас дахиж энэ яриа хөрөө бас өрнөх байх гэж бодож байна. За өчигдөр энэ барилдаан дээр тийм ээ одоо точоо зам бол бас өчигдөр бид нар бас хэлжсэн. Өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөлийг барих. Одоо хит баярлж болох. Би өмнө нь бол хакхой харахтаа барилдахдаа дандаа сэтгэл хөдлөлөөр яригдчихсэн гэж. Аврахтаа барилдах гэж яана би давчвал яана унчвал яана тий. Энэ бол миний барилдаанд их нөлөөлдөг байсан. Тэгэхээр өнөөдөр болохоор би энэ сэтгэл хөдлөлийг маш их тийм зүү жолоодож дарж барилдана гэдэг.
Тэгээд өдөөс жирийн байдлаар ингээд барилдана. Тэгээд өчигдөр бол тэр бол үр дүнд хүрсэн. 遠藤らしくなって Тийм き ээ. たでしょうか。 Тэр ийм 先場所のね膝と бас нөхцөл байдал байдаг юм байна. Бид нар бол дэвжэн дээр бол одоо хэн хүчтэй байна, хэн хурдтай байна, хэн сайхан мэх хийж байна гэдгийг олж хардаг шүү дээ. 自信になってるじゃないですかね。 За дэвжэн дээр 今場所もね、 エンド 稽古して動きもね良くなって遠藤らしくなってますね。 Котоюки 2 гараад ирсэн байна. За эндо 7 даваа 3 унаатай. 稽古もできた За өнөөдөр 7 даваа 3 унаатай хэд хэдэн бүх байгаа. 琴勇輝の方もそうです。久しぶりに 5 бүх байгаа юм. За энэ 5 бүх 衝撃の энэ хоёр нь хоорондоо таарч барьж байгаа. 京都の稽古がありました。 そうですね。大怪我した以外初めてね積極的なモーションが出てきてますね。 Чотайру Осон Араши хоёр. 琴勇輝自身も За 7 даваа 3 унаатай Yoshikaze 8 даваа 2 унаатай Kagami-Wata барилдана. 典型的なこの突っ張り押し相撲の琴勇輝、そして四つ相撲の遠藤というこの両者の対戦です。この一番も木村明次郎が合わせます。 За Котоюкигийн хувьд бол одоо Цупари тийм ээ одоо урагшаа довтлж ингэж барилдаг. За Эндогийн хувьд ч гэсэн яг Цупари гэхээсээ илүү түлхэж явдаг урагшаагаас. Тэр хоёр бүхний хувьд бол барилдааны арга техник бас ойролцоо гэж хэлж болно. За Котоюки бол өнөөдрийн бас тайлбарыг өгж байгаа Кото шүүгийн нэг дэвжээ. Тийм ээ. За Эндо 7 даваа 3 унаатай 50 түвшин амжилттай үзүүлэхэд 1 даваа хэрэгтэй. 互角の当たり、回り込んで遠藤、引きました。遠藤勝って勝ち越しです。 За Эндогийн барилдааны техник нэлээд тийм төгөлдөр төгс болж эхэлж байна. 勝ちが決まりました。 Сая бол их гой цэвэрхэн хийж харж जैन, зайгаа сайхан мэдэрч जैन тийм ээ. Өөртөө ихтэй нэг түлхээд урагшаа зайлаа дэвжээний зах өгөөд тэгээд дахиад яг тэр техник хийлээ. 正面寄りの方に За маргааш Сэйро өнөртэй за маш сайн барилдах хэрэгтэй. Энд одоо хараад барилдах бол болохоор л биш харагдаад байна. За Эндо инхүү 3 башуугийн дараа 50 түвшин амжилттай үзүүллээ. За бичлэгэмтлэн улмаас бол 2015 он гарсаар нэгч тэмцээнд 50 түвшин амжилттай үзүүлж чадахгүй байсаар энэ сард Маягийн ширгийн 12 хүртэл чансаа буурсан. Уг нь бол Маягийн ширгийн 1 хүртэл бичигдэж байсныг үзэгчид санаж байгаа. もう一度違う角度です。 За Котоюки бол төрөний Toyo Epic шиг яг хүчтэй そうですね。琴勇輝も тачаа хийгээд тэндээс түрээд явдаг бүх. 残ったけど2回目 За тачаа дээр нэг тууж зогсоогоод なかったですね。 шилдээд татсан. Дэвжээний захад тогтоод үлдэхэд нь дахиж нэг тулаад заагийн урагшаа 大きな怪我をした後に久しぶりに тэг товтлоод явах үед нь 勝ち越しを дахиад 決め шилж て татсан Эндо. 夏場所、春場所、夏場所3回勝ち越しがなかったわけです За が Эндо маргааш 以上ですね。 Сэйро өн болттой いやー барилтнаа маргаашийн барилтаа гэсэн хэлтэй сайхан барилтаа болох баг. За Котоюки маргааш Кёкшухо Эрдэнэбаатартай барилдах юм байна. 喜びの声を聞きたいと思いますが、11日目遠藤が勝ち越しを決めました。 За Эндо さて Энд бол яг 解説が大関琴欧州の сумо бүхийн одоо дэвжээний нэр бол бас аваагүй өөрийнхөө нэрээр байгаа. Тэгээд Маягийн ширгийн нэгд бичигдэж явах үед нь бол бас Oiti Kazaoikata нэрийг нь бас За, сайн энэ гүрхээр солино гэж сонирхолтой хэлсэн. зураг. За Монгол өвчүүд анх одоо сумод орж ирж явах үеийн зураг байна. 佐の映像です。17 За Кёктенхо Сэгүн 1992 онд 17 настай тавьж байсан байна. 6人まとまって За хажууд нь бол Кёкшозан. ことよりも日本に行ってみたいという気持ちで、日本に来たということを極天法 За Кёктенхо бас тухайн үедээ бас санад дурсаад сумо барилдах гэж ирэхээс илүү би Японд очиж яах гэдгийг их бодож очдог байсан. Ирж ийсэн гэж. 大使館に駆け込んで、 За тэгээд маш их олон бэрхшээл хүндрэл байсан. 一度戻ったこともありました。 Сумогийн бэрхшээлийг давж чаддгүй зугтаж элчин сайдын яаманд очиж исэн. За тэгээд нутг буцаж исэн. 続けています。 За иймэрхүү бэрхшээл хүндрэлийн дундор туулсаар одоо өнөөдрийн
энэ сумогийн оргид 51歳の誕生日で土俵に立つことになります。 хурж гарч ирсэн гэж. Тухайд бол бас Ашима дэвжээний бүх гэгтэн зам бас энэ бүхчүүдийг буцаад сумад үлдэхийг ятгах энэ тал дээр их үүрэг гүйцэтгэж байсан. За тэгээ гэгтэнхоо нэгтээ буцаад ирэхэд наав нь бол ингээд чи зорж очсон зорилгоосоо буцаад ингээд эргээд ирлээ. Тэр хүн бол зорьсондоо өрх хэрэгтэй гэх мэт үг хэлжсэн. Одоо цэвнэм яав нэмж байгаа бас үг. Цэвнэмийг бас буцаж одоо мэрэгжлийн сумад Японыг одоо зоригтнаас их нөлөөлж байсан гэж өөрөө ярьсан байдаг. Тий, одоо тэгээд үзэгчдээ сумо сонирхчаас маш олон мессеж ирж байгаа юм байна. Залуучууд, 60 70 настай одоо настайчууд, эмэгтэйчүүд тэгээд үнэхээр өөрийн чинь барилгыг харахад их сайхан байдаг, сайхан эрч хүчийг бид одоо мэдэрдэг. За жөөрөө унсан ч гэсэн барилдаараа гэж одоо загч ийн гэж. За тэгээ өөрийнх нь одоо дүү нутгийн дүү одоо Такано юу хаасан дорж та барилдаа эхэллээ. За хаасан дорж тэврээд авсан шүү. そのまま出ました。高野岩の勝ち寄り切りです。 За одоо 50-аас дээш амжилт үзүүлэх боломжгүй боллоо Кёктэнхоо цэвнэмийн хувьд. Жохон тийм сул хурд жохон буурсан. Энэ бол одоо нас ахаад ингэж байгаа биш. Ер нь зүгээр энэ тэмцээн дээр л иймэрхүү байгаа. Ер нь бол бүхчүүд байдаг шүү дээ. Заримдаа их сайхан яг тэр үеийн л таарж байгаа зүгээр. Яаж хийж гаад нэг энэ тэмцээн дээр нэг сүүлчийн чансаан дээр нэг үлдэхээр нэг тийм амжилт гаргамаар байна тийм ээ. За үлдсэн 4 өдөрт бас даваа авчих тийм их боломж бол юм байгаа. Гэгтэнхоо 3 даваа 8 унаатай. Тэгэхээр одоо нэг 2 давчхад бол л шүү дээ 16 дээр тогтчихол бол гэж бодоод 4 даваа даваад. Тэр 9-р сарын тэмцээн болж явах үед бол Кёктэнхоо цэвнэмийн одоо 41 насны одоо төрсөн өдөр болно. Тэр үед бол бас дээд зэндэнд барилдж яваад одоо олон хүн одоо баярлах тийм ээ. Бас энэ бид бас өдөр болгон шууд нэвтрүүлгийг дамжуулж тайлбарлаж одоо ингэ танилцуулж хүргэж байгаа. Гэхдээ төрүүлэх хэн төрүүлэх бол хэн ямар амжилт одоо онцгой амжилт гаргах бол гэж ярихын хажуугаар бас одоо Кёктэнхоо цэвнэм шиг за эндоо шиг иймэрхүү одоо анхаарал татсан тийм ээ. Бүгчүүдийн бас сайхан барилдааныг үзэж бас баясдаг. За 50-аас дээш амжилт үзүүлсэн. За өнгөрсөн жилийн 11 сараас хойш одоо 50-аас дээш амжилт. Тийм ээ одоо гэмтэл бэртэл одоо бас авлаа. Янз бүрийн юм боллоо. Тэг өнөөдрийн бол нэг тийм сайхан барилдаан болоогүй. Гэхдээ Качкоши хийсэндээ баяртай байна. Тэг одоо нэг сайхан санаа амарсан ч энэ үү яаж юм. Тэг одоо тэмцээний өмнө манай дэмжигчд байгууллагын нийгэмлэгний одоо найз нөхдөөс бол бас дэмжиж 50-аас дээш амжилт үзүүлэх хүсэж байсан. Тэгээ өнөөдөр бас баяртай байна. Тэг гэмтэл авахаас өмнөх үед рүүгээ эргэж буцаж иж арай чадаагүй байна зүгээр. Тэгтээ бол энэ гайг байгаа маргаашнаас улам хичээж барилдана гэж. За дээд зиндааны дээд хэсэгт буцаж ирээрээ. За хичээж барилдана. まあ遠藤自身のほっとした気持ちが今のインタビューに伺えます。 За ингээд өдрөөр үзэж байгаа хүндээ бид бас доод зиндаанд барьж байгаа Монгол хүчүүдийн амжилтыг танилцуулж байгаа. За өнөөдөр Макушта зиндаанд манай бас 2 бүх барьсан байна. Азумариу Тод билег барууны 5 дэрэмлэгц өнөөдөр өрсөлдөгчөд авч 3 даваа 3 унаатай болсон. За Сакигаке Батушиг 3 даваа 3 унаатай өнөөдөр үнжсэн. За Дайшихо Шижир 2 3 даваа 2 унаатай. Чиошомо Мөнгсайхан 2 даваа 3 унаа. Гочио Зан Ууган Баатар 4 даваа 1 унаатай. За энэ 3 бүх маань өнөөдөр барилдаагүй. За 4 дарааж давчхаад байсан Рио намын буян жаргал 5 дарааж давчхаад байсан Рио намын буян жаргал. За өнөөдөр адилхан бас 5 даваатай Макуштаг тэргүүлж явсан Дайшио Марута таарж оноод таарч барилдан өдөг шороолсон байна. Ингээд Дайшио Мару Макуштаг тэргүүлж байгаа. За дэвжэн дээр Токтенку Сатоё манарын барилдан эхэлсэн байна. Сатоё манаар дагуур орчих гал.
тогтенко одоо оруулахгүй гэх нэг жоохон тэр цупари хийсэн 足を маягтай. 飛んできますスワハライ За татаж үзлээ, цохиж үзлээ хөлөөрөө. За одоо тогтенкогийн хувьд бол зүг болж эхэлж байна. За татах гэж байна. ファイナひねりを見せましたが里山しかしまだ入れないなんとか左を差したい За 里山 урдуура ですが татаж 徐々に得点空の動きも止まってきています зогсолтгүй хоёр бүхэд янз бүрийн юм хийж барьц будаацалдаж 相手の нэг нэгийг түлхэж ингэж барилдаж байна. この攻め За одоо бол жоохон тийм тогтоон болоод ирлээ ちょっとここから барилдаа. は守りに入ってきましたまだ里山の左は入りません За Сатояма нэг тийм хамгаалсан маягтай. За одоо урагшаа явж 出まし үзлээ. たがここはしのいだ引いてカイナをひねった里山が勝ちました Тэгээ Сатоямагийн бас нэг онцлог бол тийм их хүсээтэй. Тэгээ цээж дэрлээ урагшаа тонгоосон баг ер нь урагшаа унчихно уу гэсэн байдалтай мөртлөө тогтоод байдаг. Сая бол яг тэр чанараа ашиглаж しましたが最後は里山 жоохон татаад одоо гарын надад дэвжин төрж штэ. ギリギリの状況でしたが一つ白星を加えました 手は引き落とし引き落として里山の勝ち 決まり手引き落とし、カイ За ナをまっ Тогтенко すぐ引っ張ったという 5 доо 6 оноотой болсон Сатояма 4 доо 7 оноотой болж байна. 今日向正面は谷川さん元北東力ですが谷川さん、はい得点空も中に入れたくなかったという相撲ですがね、はい、張り手を交えてですね、里山の場合ずっと前に攻めてますので、 Сатояма бас их өрсөлдөгчийнхөө барьцыг их хоригдж барьц өгөхгүй で最後里山一回押してから сайн хоригдж барьцсан. Энд нэг шилдэж татаад хавирсан. Тэр энэ хавраа чимээ цохоо нэг жоохон хүчтэй хийсэн бол явбод явахаар л байсан да. にはなれませんでしたがそれでも攻めているわけですね。 Сатояма их хөл сайтай бүгдийг бас 前に行こうとしてますよね。 өнөөдрийн барилтанд харууллаа. はい、得点空はずっと防御してますよね。なるほど。はい。なかなかしかし得点空も中に入れませんでしたが自分の方から攻めることができなかったという相撲でしょうかね。そうですね。はい。でこの後です。ここ一回前に出て引いてますよね。そうですね。はい。 урагшаа この нэг 前に яваад 出たの нэг татаад がнэг зогсоц 得点 хийгээд 空を覚えてるわけなんですよね。それで余計効くんですよね。はい。 за тэр хоёр カイナを引っ張 гар り тэр ました бугуунаас барьсан уу яасан. 引き落としで里山勝って4勝7敗です得点空5勝6敗となりましたさあ先ほど極天砲の懐かしい新弟子時代の映像をご覧いただきましたが今度は正面解説の古投手ナル За トさ түрүүн んの одоо Кёктенхо болон Монгол өгчүүдийн тийм анх Японд ирж исэн үеийн дүрсийг үзүүлсэн бол одоо 見ていない Наруто 映 Oyakata 像だと ね. 思います За энэ бол их хоор зураг байна. 教習所時代の Энэ бүгчүүдийг ихлээд тийм сургалтын тийм курс дамжаа хийлэгдэх. Яг тэр дамжаа байна л да. Энэ Самогийн ордонд あんまりわかんないので、 нэг хоёр дахь давхарт нэг юм өрөө гэдэг юм байна. 早く強くなろう。はい、はい。毎日必死でやってました。言葉がわからないという Тэр үед бол их л хурдан хүчтэй болж их хурдан дээшээ гарах юмсан гэж бодож байсан гэж. ありましたですね。そればっかり考えてもしょうがないからね。とりあえず稽古して早く強くなろう。 Тэгээ одоо Японд нэгдэхгүй тэр үед бол их бэрхшээлтэй байсан. Гэхдээ би одоо ямар ч байсан бэлтгэлээ сайн гэдэг гэж боддог байсан гэж. 日本に来ていろんな風習も違う中でですねなかなか馴染めないなというところはなかったですかいや、そういう滑り違いましたです За ね。 Мөрлийн сүмгийн дээд зэндан төрүүлсэн бас анхны Европ сумач хэмээн түүхэнд үлдсэн Озеки Котошиу. 周りの人を見て真似して、同じジムかやめて帰るかどっちかしかなかったですね。やめて За одоо дээд зэндааны өнөөдрийн барилдаан Чиота Ирю Осон Араши нарын 何回使う барилдаанаар үргэлжилнэ. Хоёр бүх хоёулаа 7 даваа 3 наатай яваа. Өнөөдөр давсан 50 дэв шамжилтаа үзүүлж тэргүүлэгчдийн бас 2 дугаарыг нэмд 3 дугаарыг нэмд үлдэх юм боломж байгаа. それは辛いとこばっかりですね、最初は。 まあ稽古も非常に厳しい За бас одоо Наруто Oyakata бас нэлээд сонин дурсамжууд ярьж байна. Ер нь их хэцүү үед бол байсан гэж. Одоо уйлж ясны гэсэн зөндөө уйлдаг байсан шүү дээ гэж. Тэгээ шал ондоо нийгэм бас хэцүү ийм ертөнц. 7勝3敗 Тэгээд заавал надад тааруулж бүх одоо нөхцөл байдлыг өөрчлөх боломж байхгүй. Тэгэхээр би өөрөө тэр нөхцөл байдал таарч 見えています ажиллах ёстой, одоо бэлтгэл хийх ёстой гэдгийг би ойлгодог байсан гэж. 今場所は特に一発目の
За хоёр бүхэн юу лээ? Хоёулаа 7 даваатай. Давсан 8 дахь даваагаа авна. Чиото хоёр юу? Оосна Араши 2. 動きました。上手を探りに行った大砂嵐ですが、ついていった千代大龍。もろなしから出した寄り切り。千代大龍勝ち越しです。勢い余って正面の зайлсан юм байдалтай баригдсан. Оосна Арашиг тэрврээд авлаа дэвжэн цахад. За наан Ицүцү Оякатаг дээрээс бүр дараад унчиж まともに上に行きました。 шүүгч нарын ахлагч まだ審判長起きられません。あ、 Какрюгийн дэвжээний байг гэдэг юм. これはもうまともに来ました。メガネが飛んでしまいました。 За нүдний шилэн хүртэл мултраад унсан байна. За ийм юм бол байдаг. ナルトさん、力士として控えに入っていても上から落ちてくるっていうのを避けるのはもうギリギリ За です。 Чиотайри өнөөдөр Оосна Арашиг давж 50-с дээш амжилттай үзүүлж байна. 足が踏まえるね、骨折する可能性もありますので、 Оосна Араши бол энэ сарын тэмцээнд яг л нэг ийм л 毎日ですね、 байдлаарс барилдаад いろんなお相撲さん落ちてくる。 за нэлээд амжилттай яваад 7 даваа завчгаад байсан. Өнөөдөр 審判というのは勝負を Чиотайри 極めていなければなりませんので、 Оосна Арашиг давлаа. 最後まで。でもギリギリのところで逃げるわけですが、これもまさかそのこれだけ回って яг нь хөөж яваад ингээд тэрврээд арцтай болоод авсан. かもしれませんが、これは大変。 За яг дээрээс нь ингээд дараад まあ逆に言えばここが醍醐味でお客さんが近いところ Оосна に Араши. 観客がいてですね、そこに突っ込んでいくというね。 За ингээд үзэгч та бүхэнд Сандаанмэ Жоно Кучи зиндаанд барилж байгаа бөхчүүдийн амжилтыг бас танилцуулж, өнөөдөр бол энэ зиндаанд энэ хоёр зиндаанд барилж байгаа монгол бөхчүүд бүгд бас барилдаагүй үндсэн байгаа. За зүүнний 11-т ирэмлэгдсэн Инх Манлай Дакака Суга 3 даваа 2 унаатай, за Аратоши Цэрэнд орж 2 даваа 3 унаа, Дайонами Ууганбаатар 1 даваа 4 унаатай, Сада Хикари Наран цогт 2 даваа 3 унаатай башоог үргэлжлүүлж байгаа. За Жоно Кучи зиндаанд барилдаж байгаа энэ сараас эхлэн мэржлийн сумод барилдаж эхэлсэн Кирибая Мал Хавг сүрэн 4 даваа 1 унаатай бас өчигдөр бас 4 дахь даваагаа авснаар энэ сарын тэмцээнд 50-с дээш амжилттай үзүүлэх бүрэн боломжтой болчихсон байгаа ийм сумооч. 方の胸も借りました。ちょっと足を気にしてます。 За сая одоо Чиотайри Оосна Араши хоёрын барилдааны талаар тийм ээ. Тэгээд ялангуяа Оосна Араши шүүгч дээрээс унсан тухай бас үргэлжлүүлээд ярьж байна л да. Тэгээд өмнө нь ч бид нэр бас тайлбар дээр ярьж байсан. За манай үзэгчид сумаа сонирхчид бас асуудаг юм. Яагаад заавал ингэ сумаад ойрхон юм суудал засаад байгаа юм бэ? Тэгэхээр угаасаа энэ сумаа бол одоо уламжлал зан заншил тийм ээ. Их баримтлагдаг ийм спорт соёл. Ер нь бол эрт дээр үеэс сумаа болоод үзэгчдийн дунд барилдаад баг үзэгчд рүү авч шийддэг гэдэг юм уу? Тийм. Тэгээд дээр нь барилдаж байгаа бүхэл бол одоо би зөвхөн л урагшаа явна. Ягаад бол арт талд хүн байгаа учраас тийм би урагшаал явах хэрэгтэй гэдэг ийм мэдрэмжийг бас бүгчүүд өөрсдөө мэдэрч идэг. За тэгээд унах болоод унахтаа хүртэл бүх бол өөрөө бас нэг тийм зөв унахч гэдэг юм уу те байх хэрэгтэй гэж. Тэгээд бас зүгээр зарим нэгэн Япон хүмүүс бол хэлж идэг юм. Бүр ойртод сууж үзээ тийм ээ. Яг одоо хажууд нь дээрээс нь бүх ингээд унж ирвэл бас яг нөгөө сумаа бүх үзэж байгаа нөгөө уур амьсгал тэр ертөнц донд би одоо байна гэдгийг мэдэрдэг гэж. Сая одоо тэр шүүгчдэр унахад бол ер нь инээж байгаа тэр баясж байгаа тийм ээ. Хүмүүсүүд их олон харагдаж байсан шүү дээ. Энэ бол одоо хүний мод дурлж байгаа биш. Яг одоо сумогийн тэмцээн гэдэг бол ийм л юм байдаг гэдгийг одоо мэдэрч одоо баясж гэнэ гэсэн үг л дээ. Тэгээ энэ дивжээ их хатуу одоо их хатуу одоо цемд ингээ ис асгацсан, дээрээс нас ингээ газраас ингэж дээшээ өндөр зассан. Энэ минь бол бас гимтх аюултай одоо тэр ирмэг дээр унаар гимтэл авах тохиолдол их байдаг. Тэгээд энэ талаар бол ийм байжээж энэ дивжээнээс унахгүй, энэ хатуу дивжээн дээр унахгүй төлөө тэмцэл яг дивжээн дээр өрнөх ёстой гэсэн үзэл бодлоос байдаг. Тэгээ одоо энэ нөгөө сонирхчдын сумоогоор нөгөө анх манайхан тэмцээнд явж эхэлж байхад бол Баян-Мөнх авраг бас явж үзчихэд хэлсэн гэсэн шүү дээ. Нэг ч унахыг хүсээд байх тий эд биш байна гэж. За Кагамиава маань одоо ингээ хоёр даваатаа бас тэргүүлэгчтэй инээнд явж байгаа. За их бужигнсан одоо хурдтай барилдаан болж магадгүй.
踏み込んで前回しを取りましたが叩きました吉風勝ち越しです今日はもう次から次に勝ち越し力士が決まります遠藤が勝ち За 越 их し сайхан явж байгаа нэг хоёр дараад боломжтой тийм ээ. 吉風が勝ち越しです Кагамио маань 当然こちら鏡王は四つ相撲ですから左で前回しを探りに行きました 吉風の勝ち За Кагамио намжид ингээд сүүлийн 2 өдөр харамсалтай ингээд дараалал унчлаа. За гэхдээ бол энэ сард их сайхан барилдаж одоогийн байдлаар 8 даваа 3 унаа. Анх удаага бас энэ дээдийн дан 59 амжилтаа үзүүлсэн юм ба шүү. Болж байна. Тэгээ сая одоо ухсгээд зүүн гараар Мавашинд хүрэх гэж орлоо. Маш урдаас. За яагаад бариулахгүй байна гэдээсээ. Тий одоо үлдсэн 4 өдрийн барилдаанаас бас даваа авах хэрэгтэй. Чансаагаа нэг мөсөн тийм ээ. Жохон ахиулах хэрэгтэй байхгүй. 前にそれかけたから足が後ろが流れてきましたですね。気持ちはねいってるね、状態いってるけど足がついてこないですね。そこをうまく叩き落としました За 吉 одоо 風 бас それで吉風 Ояката Наруто Ояката бас хэлж байна. Хитгэхийн уршаа явж хөл гүцэхгүй байна тийм ээ. 今度は勝ち越し千代大龍関に За Чиотайр Оосунараа шиг давсан. За баяр үргэ баярлаа. 立ち合い大須奈良関が変化してきま За したけどよくついてきま Оосунараа した шиг нэг зайлах шиг бас ихлээд 自分でもびっくりです。はい。 би ч бас гайхсан шүү. 頭には入ってたんですか Ер нь тэгж ирэх болов гэж бодсон уу? 思ったんで。 Гэхдээ би одоо Мавашинаас шууд барина гэж бодсон юм. はい変化来たんでついてきました。その後も引き足によく足が前に出ました そうですね。 За их сайхан урагшаа явж барилдсан тийм ээ. 何かこう執念でしがみついていくようないやとりあえずついていこうと思ったらたまたま入ったんでそのまま。 Тэг ер нь бол алдахгүй яг дагаж орно гэж бодоод төлөхөд барилдаад байсан. あそうですか。嬉しいです。 Тэгээ 50 стэйшнээс амжилт үзүүлсэндээ баяртай байна. За гэмтэл бэртэлгээд бэрхшээлийг давсч өнөө хүртэл барилдаж ирлээ. たくさんの方に Тэгээ олон хүн эргэн тойронд намайг бас дэмжиж сэтгэлээр дэмжиж これからも頑張っていきたいです。 ирсэн. Тэгээ би хариу болгож цаашдаа хичээж барилдах болно. 球場中の九重親方からはメールが来るそうです За танаа Оякатагаас бас Коконо Оякатаас бас мэйл ирдэг гэсэн. たくさん毎日もらってますのでお前の相撲は前出る相撲だと Тэг чи бол урагшаа явж барилдах ёстой шүү гэж надад баян хэлдэг. 取っていきたいです。いい報告ができますね はいそうですね。はい嬉しいです。 За одоо Оякатадаа бол сайхан 一つの амжилтаа илтгэх болох нь шүү おめ дээ. でとうございます ありがとうございます。 За ингээд цаашдаа сайн барилдаараа. まあ嬉しいですから言葉が止まらない千代大龍ですが8勝 Бас 3 их 敗 тийм こちらも хөөрхөн 久しぶりの勝ち越し гэдэг юм хүүхдэр хүүч гэдэг юм уу те. Ер нь од сумо бөхчүүд бол нэг тийм тэр болгон инээдгүй нэг тийм хөмсөг зангидсан гэх нь хаашаа нэг иймэрхүү байдаг шүү дээ үг зөөтэй. Гэтэл Чиотайр бол тийм биш юм байна. Түрүүний Эндо бас нэлээд тийм хүүхдэрхүү юм байна. Яриаг нь ярилцлагын би бол бараг л анхудаа сонсох шиг боллоо. メラブさんがこのガガマルのお父さんのダトさんに息子を入門させたらどうか За ингээд дэвжэн дээр 2 Европ そ сумж してこの хооронд өнөөдөр оноос тарсан. 入ってきたと聞いているんですが За 船岡さんマイクの前にいます Орсын ガガマル амур どうですかねその若い頃 За гүрж сумж Гагамару нар гарч ирлээ. で日本に来たわけなんですが、 За Гагамару сүүлийн өдрүүдэд бас дараалаад 大変でしたと。 はい ジョージアで унчаад は байгаа. 生魚は食べないので、はい 初めて寿司屋に行った時はもうポテトサラダしか食べることができない。 Сүүлийн 3 өдөр дараалж ですね。今でも寿司は大好きですというふうに言っていました。 За Гагамару бол одоо нэг Коккай гэж байсан шүү дээ. Нэг Грузины яг анхны ядуу сум уч тийм ээ. 毎日のように Тэдний Грузинд бол гэр нуудыг ойрхон. 一つ覚えていま Тэгээ Гагамаругийн аав нар Коккайгийн аавтай ярилцаад явуулсан юм да. 食べ物の方で言うと、 Тэгээ анх одоо Японд ирэхэд бол хоол унд хүртэл хэцүү байсан. Суши идэх гээд 食べませんでしたと振り返っていました。 ресторан гуанзанд ирэхэд бол ердөөс идэж чаддгүй. Төмсний салаад идээл аргалдаг байсан гэж. Одоо бол би сушинд одоо нуусгүй болсон гэж. 15キロしかありませんでしたさてその両者制限時間 За Орсын Амур Грузины Гагамару хоёр. За хоёулаа их сайхан намхан орж явах юм. アムールいい前回しです形を作りました寄り切り За 素 Гагамару 晴らしい攻めでした баруун гараа зүүн гарын сугыг нь лав барьсан тэрэндээ их найдаж аршаа гიშгэж яваад ингээд түүлчлээ. За Амур бол Мавашины урдаас барьж яваад их сайхан. 嫁いだということその縁もあってロシアから来日してもう14年目に入ります
寄り切ってアムールの勝ち。白米が苦手だったという話があります。 За амур ингээд энэ сарын тэмцээн 50 дэш амжилттай үзүүлэх боломжтой боллоо. Өнөөдөр Гагамарыг давснаар 8-3 болж байна. アムールが低いので踏み込んで左差して右いいとこ取ってね、この小手投げを慌てずに下から大きいのがガマルを持ち上げて、 За амур их өндөр гар бас их юм урт болохоор барьц авахд их хүнтэй юм ер нь хангалттай барьцаа их лав барьж авч барьтаад байгаа. 放送席 За мэрэгжлийн сумад Оросоос за энэ Yoshikaze 50 дэш амжилттай үзүүлсэн өнөөдөр Kagame-г давсан. 場所途中からさらに動きが良くなっている。 За тэмцээний дунд хэсгээс нэлээд барилдаан сайхан болоод ирлээ. 全力で一番取り切ろうっていうのができたのが、いい動きといい結果につながったと思います。はい。 本当は昨日勝ち越したかったんじゃないですか。もちろんそうですけど。 Тэгээ өчигдөр уг нь でも8 負けまし давч たけど気持ちは боломжтой байсан. 積極的に攻める自分が全力を出 Тэгээ し切るという энэ ことに тэмцээний дундаас ер нь бол энэ тэмцээн дээр хамаг хүчээр ажиллаж барилдъя гэсэн юм 切り替えて хүсэл зорилго бол их байлаа. 先場所に続いて2桁十分狙いますね。 За өнгөрсөн тэмцээн дээр бас 12 оронтой тоогоор даваа авсан. 全力で相撲を取ります。 За хичээнэ やっぱり関 энэ 取には тэмцээн дээр 上 ч 位に гэсэн. いてほしい。 ありがとうございます。 Тийм дээд хэсэгт бол これで дээд зэндааны тийм ээ одоо барилдах боломжтой. Тийм ээ би хичээж байна. 戻るだけじゃなくて上位でもしっかり相撲を取れるようにやっぱり下でちゃんと勝って戻れることなら上に戻りたいと思います。 Тэгээ ер нь бол дээд зэндааны дээд хэсэгт 吉和関でした。 гарах хүсэл бодол бол байна гэд нас ч гэсэн бас явсан шүү дээ. 33 тав байна уу да Yoshikaze. 特に東型の力士が多いですが、遠藤、千代大龍、吉風と勝ち越しを決めて、今アムールも勝ち越しを決めましたので、また後ほど喜びの声をお届けしようと思います。 За Yoshikaze өнөөдөр Kagame-г давсан гэдэг. 11日目の取り組みが続いています。 Ингээд Kagame өнөөдөр өвдөг шороодсон байхгүй боллоо. 今朝 За 8-3 нотогчд одоо ороод Chiyo Tairyu, Yoshikaze, Amur, Kagameを За Endo гэсэн мөхчүүд болоод байгаа байна. За одоо Kikuchiyo Эрдэнэбаатар Kitata Ikite ажиллана. 横断歩道少し離れたところの横断歩道を渡る姿もありましたし、元 Kikuchiyo 4 даваа 6 ноттой байгаа. ウォーキング姿を見かけることもありました。さらに За үлдс нь 5 барилдаанаас дараа иж 4 даваа авах хэрэгтэй. この場所入りする姿もありました。7時前でした。取り組みは今日序の口の最初の取り組みが8時半に始まっています。もう8時間ほど前ですが、そこからだんだん Тэгээ өнөөдөр за энэ 上位の力士が徐々に Fuji гэж нэвтрүүлэгч одоо сумогийн тэмцээнийг тайлбарлагч за олон жил тайлбарлаж байгаа. ラットさん出世してですね。 Бас ярьж байна л да. 7 цаг болохоос өмнө сумогийн тэмцээн явж байгаа ордонд би ирсэн гэдэг. Тэгэхээр 7 цаг за хамгийн ихний барилдаан бол 8 хагасаас эхэлдэг. Гэтэл 7 болоогүй байхад бол зарим нэгэн бөхчүүд доод зэмдааны бөхчүүд тийм ээ зарим нэгэн Ояката нар болсон дэмжээний ордны гадуур алхаж байсан тийм ээ. Тэгэхээр бол одоо бүхий бөхчүүдийн амьдрал тэмцээн болоод их эрт эхэлдэгэ гэж. 楽しくなりますね。本当ですね。やはり大勢入っていただいた方が。 同じ土俵とはいえ Одоо энэ NHK-гийн одоо тайлбарлагч нэг 5-6 хүн байдаг. Одоо яг цэвэр энэ юугаар л одоо мэрэгжлийн сумогийн тайлбар за энийгээр л одоо голдож ажилладаг. За энэ эдгээр хүмүүс бол за бодвол энэ ордны ойролцоо хавьд одоо буудаг ч юм уу. Тэгээд энэ тайлбарын ажлыг хийдэг байх гэж бодож байна. Зөвхөн одоо бид нар бол жишээлбэл ингээд 4 цагаас шууд нэвтрүүлэг эхлэхэд 3 хагас ч юм уу 3 хүүхэд одоо телевиз дээр ирж байгаа шүү дээ. Би миний хувьд бол гэтэл энэ мэрэгжлийн тайлбарлагчид бол нэгдээс өдөржингөө ажиллана. Одоо сая одоо 7 гэхэд бол ордны гадаа ирсэн гэж байна шүү дээ. Тэгээд ордон дотор одоо үйл явдал ямар шүү үйл явдал болж байна, сонин хүн ирж гэнэ үү, гадуур хүмүүс яаж гэнэ бүх юм ингэж харж ирж тэндээс бол сонирхолтой зүйлийг түүж аваад тайлбарын явцад одоо ярьдаг. За дэвжин дээр хоёр бүхийн барилдаан. За хоёр бүх бол нэлийн амжилт таарах юм байгаа тийм ээ. За Kitata Ikite өнөөдөр өвдөг шороодох юм бол 8 шамслаа үзүүлэх боломжгүй болно. За Kikuchiyo бол өвдсөн өдрүүдэд 5 барилдаан доор иж 4 давах хэрэгтэй. За нэг тулаад шилдээ татлаа.
Гүшүү хонсорын тэмцээний 5 дахь давааг авч байна гэснээр 周鵬はこれで5勝6敗です。引退後、鳴門さんにも、解説席に座っていただいてこうして解説をお願いしていますが、ただいまの決まり手は叩き込み。 叩き込みの決まり手です。 Гүшүүхогийн үжинд дэмжиж бас ортонд ирсэн харагдаж байна. 局周鵬慌てずに立ち合いしっかり当たって相手を起こして Тачаа дээрний тулаад цээжин сөхөөд за тэгээ хуцаагаад 相撲ではないかなっていう。そうですか。 шилдээ татсан. 起こした点ですね。 За гүшүүхө 5 даваа 6 оноо болж байна гэснээр で多分北大輝をつい үндсэн 4 өдрөөс 一発 доорож 3-т нь даваа авахад 50-т амжилттай үзүүлнэ. Гүшүүхө маяг ширгэн 6 гэдэг бол түүний хамгийн өндөр шанс. 3勝8敗負け Энэ сард бас 50-т амжилттай үзүүлээд шансаа улам их болох ийм зорилго өмнөөлдөж байна. アムール関です。おめでとうございます。ありがとうございます。 За өнөөдөр 4 дахь бүх 50 стэйшн амжилт үзүүлсэн одоо ярилцлага өгч байна. За хоёр башаа дараалан 50 стэйшн амжилт үзүүллээ. За их баяртай байна. もう先場所初めて幕内で勝ち越して За өнгөрсөн тэмцээнд анх удаага качкоши хийсэн. もうあと За өөртөө бас ихтгэлтэй болсон. もうだいぶ良くなりました。 Тэгээ өвдөгний гэмтэл бол нэлээд гайгүй одоо засарч идэрч байна. Тэгээ бэлтгэл хийж болж байгаа. 膝の怪我で一度落ちた時にはもうロシアに帰ろうかと思ったこともあった За гэмтлээс болоод бас чансаа буурч авах үед бол бас нутаг уцт юм уу гэж бодож байсан гэсэн. みんな声かけてもう一度頑張れってみんな За яг тэр үед бол маш олон хүн намайг сэтгэл санаагаар дэмжиж байсан. やってきました。 Тэгээ өнөөдрийн байдалтай амжилттай барилдаж байна. 見えてきましたが За анх удаага бас хоёр оронтой тоогоор давж магадгүй 思い байна. っきり踏み込んで自分の相撲を取りたいです。 Тэгээ өөрийн чаддаг бүхний хийнэ гэж бодож байгаа. 2桁にも行きそうですよ。そうです。はい。ありがとうございます。 За би хичээж ярина. そうですね。まだ残りも何か相撲あります。もう思いっきりいきます。 За үлдсэн барилдаанууд хичээж ярина. アムール関でした。今話の中にありました平成 За 24 залуу 年の Николай Иванов одоо бидний мэдэх амур. За Орсын бас Приморийн хязгаар буюу одоо Японтай ойролцоо одоо Нонхон даалаа ирэхт оршдог Приморийн хязгаар бас гаралтай. Оно Мацу Аякатагийн найз нь амурын ихчтэй нь суусан Япон байдаг. Тэр үний зуучлаар ингээд сумог ертөнцид орж Оно Мацу төвчөнд орсон. Энэ сард амжилттай орсон. Хоёр дахь удаа дээдзэн дан 50 дээш үе амжилттай үзүүлж байна. 近畿大学の出身で昭和56年に誉富士は За Хамаарэ Фужи Докшорю その1年 нарийн 後 мөхчүүд барилдахаар гарч 徳勝 ирлээ. 龍が57年に近畿大学に入りました。徳勝龍はもう4年生になった時には За Докшорю 近 5 代 даваа 相 5 撲 оноо の тавьж 首相を байгаа. 務めました。当時の副将が За 宝富士 Хамаарэ Фужи 3 даваа 7 оноотой. 同窓の両者の対戦です。どちらも徐々に力をつけてきています。誉富士は今場所ここまで3勝7敗です。徳勝龍は5勝5敗、奈良県出身の徳勝龍ですが、幕内奈良県出身力士というのは戦後わずかに3人しかいません。でもしも三役に昇進すれば戦後初の奈良県出身の三役力士ということにもなります。昭和3年の1月に小結に昇進した真鶴という За 力士 хоёр бүх бол бас この力士が дээд 奈良県 сургуульд 出身の三役としては хамт сурж 最 ирсэн. 後です。それ以来の三役を目指す徳勝龍です。 Хамаарэ Фужи бол дээд сургууль дээдлийнхэн 谷 курс 川さん байсан. 国東力の谷川さんですが、 Докшорюгийн ангид бас Такара Фужи 力を徐々につけてきたのではないかと思うんですが、どうでしょうか。そうですね。 За 体も бас менежментийн パワーもうまさも сургууль суралцж байсан энэ гуруула мэрэгжлийн сумууд илсээ ороод гуруула дээдзэн данд барилдаж байна そ одоо. うですね。まあそれがいいのか。まあたまにはいいと思いますけどね。そうですか。はい。まあしかしやはり立ち合いの当たりからのこの体が大きくなってからの攻めでしょうかね。そうですね。上とやる時もですね、そのいつもと変わらない気持ちっていうのは大事ですよね。はい。木瀬部屋の徳勝龍です。さあ
こちらは伊勢ヶ浜部屋の誉富士。大学時代は同じ土俵で稽古を積みました。1年先輩の誉富士。まだ時間前です。急に仕切りが長くなりました。ここで制限時間いっぱいです。誉富士の伊勢ヶ浜部屋は幕内に5人の関取がいます。横綱日馬富士は今場所序盤から休場してしまいましたが、さらにはもう土俵経験豊かな安美錦、そして三役を果たした宝富士といて、この誉富士もчигтээтэйгээ ставистер шамжлал үзүүлэх юм бол өөрийн бас хамгийн өндөр чансаанда ирэх цаар тус дэвшиж барилдах юм боломж өмнө нь байна. За Кинки гэж их сургуультас хамт сурч байсан хамт одоо их сургуулийнхаа дээд сургуулийнхаа сумогийн багтаас хамтдаа хичээлж байсан юм хоёр бүх.幕内初めて時間で呼吸が合いませんでした。引いた。引き落とし徳勝龍の勝ち。6勝5敗と白星が先行しました。誉富士は負け越しです。За Докшорийн хүү энэ сарын тэмцээний 6 дахь даваа гарч байна. 引き落として徳勝龍の勝ちです。これは成藤さんどんな風に見たらいいでしょうか。一回またしていくとね、駒根富士が本当に当たってくるって思って、当たって当たり負けしたか。最初からそういう風に考えたのか。тулаад түлхээд Амар Бүжиг явахад нь тэр тулсан гарн дээр нь цохоод доош нь цохоод ингээд тэнцэрийн автуулсан. ではないですね。駒根富士の低い立ち合いが思ったより多分低かったですかね。За Докшорийн 6 даваа 5 унаатай Амар Бүжиг өнөөдөр өдөр шаргацсан ингээд энэ сарын тэмцээнд 50 дэш амжилттай үзүүлэх боломж болж байна. なんとか三役に近づきたい Докшорийн маргааш амууртай барилдах нэ. 結果をご紹介しましょう。幕下の上位です。稀勢の山がこれは取り直しの相撲でしたが引き落としで勝ちました。白鷹山がすくい投げです。大翔丸が押し出して勝って東の幕下2枚目6戦6勝。幕下は大翔丸と天竜2人が6戦全勝となっています。 За барууны 5 дэд чигтсэн Азумари тод билег өнөөдөр давж 3 даваа 3 ноттой болоод байгаа. За зүүнний 3 дэд чигтсэн Сакигаке Баттушиг өнөөдөр барилдлыг үндэссэн мөн 3 даваа 3 ноттой. За Жүүрийн дан шотын нэмсэр өнөөдөр унсан байна. 5 даваа 6 ноттой болж байна. За Араваши төлгөө өнөөдөр давж 6 даваа тавсан байна. За Асасикру өнөөдөр тэргүүлэгч Жүүрийн дан тэргүүлж байгаа Митака өмнөд унсан байна. За Митака өмнө ингээд ганцаараа 9 даваатайгаар тэргүүлж эхэлж байна. За Сококорай 8 дахь даваа авсан байна. За энэ 3 бүх тийм ээ Сококорай Китахарима 2 8 даваатай. За Митака өмнө 9 даваатай. Өнөөдөр Араваши Макано Сотог давсан байна. Макано Сотод Жүүрийн барууны 11 дээрээс бас 50 дэш амжилт үзүүлэх боломжгүй болжээ. За Китахарима Сококорай 2 юм байна л да. ここまでは北播磨がうまく取っています。下から攻める北播磨。ここで回しを引いた。送り出し
総国来の勝ちです。 Сайхан дэвжиний захыг тойрч тэмээ зайлж явж байгаа юмсан байна. За Акана Сато бол дээд зиндаанд хүртэл одоо баг нэг удаа Озики цолонд хүрэн алдаж байсан тийм ээ. Маш сайн барилдаж байсан. Одоо нас ч гэсэн бас нэлээ явсан. Юу л 36 хавьд байлуу юу л 36 7 настайч үү. Одоо жюригийн 11-ээс таархан барилд бол ингээд Макуштар бараг л зодог тайлах байх та. 39 нас хүрсэн байна энэ жил. Бүр 39. За Сикиоки цолтоо бас хамгийн удаан садгалж барилдсан мөхчүүдийн нэг. За ер нь Макуштад он бол бас ингээд нэгэн үеийн за ялангуяа Якозны Асашиоригийн үеийн өсөлттэй гол өрсөлдөгчдийнх нь нэг явсан Акана Сато магадгүй зодог тайлах их ойрхон байна. Тэгээ би өмнө нь бас ярьжсэн тийм ээ Асашиоро их авраг бас Акана Сатогоор давж хамгийн анхныхаа түрүүг авчихсан санагдаж байна. Тэгээд энэ зарим бөхчүүд бол ингээд жүүрөөд унсан ч гэсэн бүр доошо унан унтлаа тийм ээ одоо хүч бүр барилдах боломжгүй боллоо шахуу ингээд барилдаг бөхчүүд бас байна. Зарим нь бол одоо ер нь тэгсийгээл хэрвээ дээд зэндээс болохоо байчвал барилдаж болохоо байчвал ер нь болчдөг бөхчүүд бас байна. За одоо дэвжин дээр Садано Фужи Таке Казенаар бэлтгэр гарч ирсэн. За Таке Казэ дэлгээд явсан. За энэ бол ер нь л ойлгомжтой ийм их хэрхэн байсан. Тэгээ Садано Фужи тогтсонгүй. 攻め込んでいこうとした佐田の富士ですが、竹風が今回も回り込んでの勝負。竹風は長与場所に5дахь даваага. まず佐田の富士の攻めとしてはどうだったんでしょう。いや四つ組みに行くじゃなくてね、立ち合いから突き放してね、よく考えていい相撲をね取れたけど、竹風ね、しのいで横に動いたところは、佐田の富士の足がついていけなかったですね。ここまでよく見ていますね。ここまで良かったですね。こう竹風しのいで横に動いたところから足が出てないですね。ちょっと動きが遅いですね、佐田の富士が。そうですね。動きの速い人になかなか勝てないですね。なるほど。今やはり左が覗いていましたので肩透かしと発表されました。決まり手叩き込みから肩透かしと訂正がありました。 5дахь даваагаар 5 даваа 6 унаатай болж байна. Садано Фужи 6 даваа 5 унаатай. За маргааш Садано Фужи гүгтэн хоотой барилдах юм байна. За Таке Казэ маргааш Озики Гоёдотой барилдах юм онолт гарсан байна. За ингээд Японд бол яг 5 цаг болж байгаа. Улаанбаатар Монголд ч гэсэн 5 цаг тийм ээ. Одоо энэ хавраас эхлээд манад бол зуны цаг тоолж шилж байгаа учраас цагийн зөрүү бол Япон Монгол хоёр хооронд байхгүй байгаа. Энэ сумогийн тэмцээн бол одоо нэг шууд дамжуулалт бол за Япон дотроо бас хиймэл дагуулаар цацагддаг одоо сууг нь бол NHK-г өглөөнөөс ахуулаад дамжуулдаг. За өдөөс хойш дээд зэндэний бөхчүүдийн барилдааг нэг одоо 4 цагаас дамжуулдаг. За ингээд энэ одоо биднээс энэ дамжуулж байгаа нэвтрүүлэг бол одоо 4 цагаас эхэлсэн. Яг одоо дээд зэндэний бөхчүүдийн барилдаанд дундаа ороод ингээд жижигхэн завсарлага болж байна. Сая ингээд 5 цаг болсон. Ингээ 2 суугаар